Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Үндэсний урлагийн их театрын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батмунхийн Бямбадоржийн Монгол аялгау нэртэй теле концертыг та бүхэн таалан болгоно уу. За тэгвэл тарган завтай сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна хаа. Сайхан үлжиж байна. За ах юм ажил би тавтаа сайхан. Тавлаг сайхан байна да. За ер нь өнгөрч үе луу жил бол одоо ер нь дуугийн хувьд уран бүтээлийн хувьд нэлээд ол зомогтой их сайхан жил байх шиг байлаа тийм ээ. Йоо тэгэлгүй. Ер нь одоо бас нэг бүх хүнд одоо тамирчин хүнд ч гэсэн дээр дээ одоо бас нэг мартагдашгүй тийм нэг онцгой сайхан амжилт гаргадаг тийм жил байдаг да. Ер нь ямар ч хүнд ч гэсэн тэр шүү дээ. Ганц тамирчин ч биш одоо урлаг уран бүтээлч биш. Ер нь бүхий салбарт нэг бас нэг тийм хүнд нэг тэр жил би нэг их сайхан байж тэр жил надад гой сайхан ээлтэй жил байж билээ гэдээ одоо бас улс улс ярьж л байдаг л да. Тэр үний нэгэн адилаар одоо энэ жилийн хувьд бол одоо бас тайлан тоглолтоо хийгээд авсан. За CD цомгоон гаргасан. Олон уралдаанд одоо бас өндөр амжилт үзүүлсэн гэдэг. Ер нь бас урлаг уран бүтээлийн хувьд бол ол зомог нэлээд аривантай жил байв уу? Тэглээ хаа. Энэ өнгөрч сайхан луу жил маань. За ивэл буйна харилсан. За зөвхөн надад төдөөгөө Монголынхаа бүх сайхан ард түмэнд бас ивэл жилийн харилцыг сайхан жил байлаа гэж бас бодож байна. За миний хувьд гэх юм бол за хоёр сайхан улсын уралдаанд орж бас шагнал байдаг эзэллээ. За мөн өөрийн анхны уран бүтээлийн цомгоон гаргалаа. Өөрийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтон бас UB Балсын концертын их танхимд тоглосон ийм сайхан амжилттай жил байлаа. За ер нь бол амжилт их харивантай сайхан жил байж тээ тийм ээ. За гарч үе одоо бас могоо жилдээ бас юу дутах вэ? Улам амжилттай их уулын баттах нь одоо сайхан эд сайхан урлаг уран бүтээл авьяас бэлэг арга туршлага бүх юм сайхан жигдэр тэгшэрч байгаа хүн шүү дээ тийм ээ. Одоо насны хувьд ч гэсэн одоо идэл нэг сайхан хүний нэг амжилт гаргадаг нэг ийм сайхан насан дээр л байгаа уран бүтээлч гэж л одоо би бас Бямбадорж дүүгээ их бодож одоо үнэлж дэмжиж одоо цаашаа бас сурталчилж олон түмэнд таниулдаг энэ нэг сайхан уран бүтээлч байгаа юм гэж бодож явдаг юм. Гэлалаа. За Монгол аялгау теле концертын маань одоо хамгийн ихний дуу бол одоо Монгол ардын дуу Цагаан сар гэдэг дуу. Цагаан сар гэдэг дуу бол ер нь одоо Монголын ард түмэнд бол одоо сэтгэл зүрхэнд одоо хоногссон ийм сайхан дуу байгаа. Тэгээд ийм сайхан дууг бол одоо манай Бямбадорж маань их сайхан дуулсан байна. Тэгээд энэ дууныхаа талаар одоо бас өөрөө нэг үзэгчтэйгээ бас хаваалцвал. Цагаан сар дууг маань одоо Монголын маань урлаг соёлын одоо олон сайхан алдартай гавьяатнууд, олон сайхан дуучид маань одоо дуулж Монголын ард түмний маань одоо хүртэл болгосон байдаг. За би одоо Монгол Улсын үндэсний урлагийн их театрт ажиллаад одоо 8 дахь жилдээ орж байна. За 8 жилийн хугацаанд одоо энэ олон сайхан алдартай гавьяат ах эгснэрийнхээ дуулсан одоо арга барилаас туршлага солилцож одоо олон сайхан дуунуудыг дуулж байна. Цагаан сар дууг одоо өөрийн хоолоогоор анх удаага одоо ард түмэнд одоо ингэж теле концертанд оруулж ард түмэнд хүргэх гэж байна да.
Монгол аялал хэлээ концерт маань үргэлжилж байна. Дараагийн уран бүтээл Зүү Монгол ардын дуу Гэвээ хүсгүй гэж одоо содон нэртэй ийм сайхан уран бүтээлийг хүлээн авна уу. Дараагийн одоо 3 дахь дуу бол Янжуур тамхи гэж одоо Монгол ардын дуу байгаа. Тэгээд Янжуур тамхи дууг бол одоо бас л одоо Монголын ард түмэн бол одоо маш сайн мэддэг. Сэтгэл тоногссон нэлхсвэлчруудаас ахгуулаад настан буурлууд хүртэл даялж байдаг. Ийм одоо сайхан дуу да тийм ээ. Тэгэлгүй яхаа. Түүхийн өмнөх уран бүтээлүүд бол одоо дандаа Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, ардын одоо хөгжмийн одоо цөөхөл хамтлагтай гэдэг юм уу ийм байсан бол одоо Монгол аялал хэл концерт маань
дандаа Монгол ардын дуунууд тэр дундаа орчин үеийн одоо савнууд одоо ашиглаж хөг нийлүүлж одоо орчин үеийнхээ хөг нийлүүлж одоо ингэж шинжилж хийж байгаа та бас тийм одоо шинэлэг юм болов гэж дүн. Зөв. За дараагийн уран бүтээл бол одоо Байц нүнжиг гэдэг одоо их содон нэртэй ийм сайхан уран бүтээл байна л да. Байц нүнжиг гэдэг маань одоо энэ хөөргөний холбогдолтой одоо хөөргөний эрдний чулуу молуу дэрэг бол одоо нэг тийм одоо бас улсуудыг одоо ярьдаг шүү дээ. Тэр талаар л холбогдсон дуу юм болов уу гэж одоо миний хувьд бодож байна. Зүгээр одоо өөрөөс чинь одоо жинхэнэ дууны эзнээс надад асуухад одоо өөрөө бас энэ дууныхаа талаар жоохон тодруулж яриач. Ерөнхийдөө содон нэртэй дуу байна. Тэгэлгүй хаа. За нэг хөөрг урлаач онон гэж одоо миний үеийн бас сайхан залуу байгаа. Дундгой аймгийн Эрдэнэ далаа сумын. Одоо та хоёр одоо нэг нутаг гэсэн үг. Тийм юм байна. За аялалгууг нь болохоор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан доктор уртын дуу судлаач одоо Дорж Тавг гэж одоо эрхэм сайхан аялалгууг нь хийсэн. Одоо өөрөө уртын дуучин хүн тэгээд ийм аялалгуу хийгээд одоо уртын дуучин хүнээр дуулуулах гэдэг. Тэгээд дүүд нь хандаад. Тэгэд бид гурвын дундаас ийм сайхан уран бүтээл төрсөн ийм сайхан дуу. Зөв. Эрэдолтохгүй эрдний чулуу эрхэс солирын тусламын энэхэн дэлхийн эргэхээр чим этнэм хөдөхөө эрчсэн үтэ
Монголдорхны бүтээлэн үгөө яв хаснаад жөөсөн нутгийн чуулган хорог энэ мөтэй Өрсөнд голороо эрдэнэмийн уу хархан эзний шүншиг шингэсэн аммаг Монголын нүнжиг минь үгөө яд хаснаад жөөсөн нутгийн чуулган хорог энэ мөтэй Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол аялгууд хэлийг өнзөрлөл маань үргэлжилж байна. Дараагийн уран бүтээл Монгол ардын дуу Ум зандан ширээ хэмээх одоо сайхан дууг хүлээн авна уу. Умбада зандан ширээ нахад амжиг гартун зүлгээд байна хад уннахар сайтай шамбунц байна хоо ширээнихэ дугундан чилид зиндэко сумбада зандан ширээ байна хад социг нэгартун зүлгээд байна хад содага савар ариг архигаан согно 흉식이 일등에를 치민내 가나 보러 조비익 야버가 잼지나고 꽃당 또 하루도 옥하치 소나고 아르크니만 대든 내 완지게 용마가도 스티만 대든 미쉐드 용마가도 안다 할지 옹구로 Монгол аялгууд хэлээ концерт маань сайхан болж өндөрлөө. Тэгээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батмонгийн Бэмбод орж дүүтэй бас уран бүтээлийн одоо их өндөр их амжилтыг хүсье. Зөвхөн бөхөр жишиж ярих юм бол манай Бэмбод орж бол одоо ер нь улсын алдар солонд их ойрхон байгаа шүү л гэж хэлмээр байна. За, дандаа урмын сайхан үгээр
дэмжиж, хурцлж байдаг эрхэм хүндтэй ахтаан дүүн маш их талархаж явдаг шүү. Ингээд ахтаан болон Монголынхон ард түмэнд амьдралд нь аз жаргал, эрүүл энх, саруу сайхан бүхнийг та бүхэндээ хүсэн өрөөё.